Хүүхдүүдээ та нар бид яагаад цэцэрлэг сургуультай явж олон найзуудтайгаа уулзаж гадаа гарч тоглож болохгүй байгаа юм болоо гэж бодоод хэн нэгнээс асуумаар л байна уу? Яагаад гэвэл энэ дэлхий даяар маш аюултай аймаар муухай халдвар төвчин гарсан болохоор бид гэртээ байж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй болсонтой холбоотой. Энэ өвчин хүн ханиах, найтах үед найз нартайгаа гар барилцах, тэвэрлэх үед олон хүүхдүүдтэй нэг дор бөөнөрөө тоглох үед энэ вирус чамд халдах аюултай. Тиймээс хүүхдүүдээ та нар аав ээжтэйгээ аль болох гэртээ байх хэрэгтэй шүү. Харин гадуур явж дэлгүүр хэсэх, тоглоомын талбайд тоглох зэрэг олон нийтийн газраар явж болохгүй. Өөрийнхөө хэмжээнд тохирох амны хаалт зүүх, гараа тогтмол савндаж угааж, хоолоо сайн идэж, сайн унтаж амрах хэрэгтэй шүү. Хэрвээ чиний бие тавгуурхэх, халуурах юм бол аав ээжтэй шууд хэлээрэй. За хүүхдүүдээ, та нар дэлхий даяар тархсан маш аюултай халдвар төвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд дээр хэлсэн зөвлөмжүүдийг даган өөрийгөө сайн хамгаалаарай.